Юуцхан залуусаа тэгэхээр энэхүү бичлэгээр би та бүхэнд юу зааж өгөх вэ гэхээр өмнөх бүх үзсэн сэдвүүдэд багтаагаад тэгээд бүх одоо үзсэн сэдвүүдэд баталгаа аваад тэгээд хэрхэн одоо арилжаанд одоо дүрмийнхээ дагуу одоо арилжааны планыхаа trade plan гэж ярьдаг те trading планыхаа дагуу ерөөхдөө арилжаанд орж амжилттай арилжах одоо энэ 7 хоногт болсон арилжааны одоо боломжийн талаар хүрэх гэж байна. Тэгэхээр тэгсэндөө бүх одоо үтсэн сэдвүүдэд багтаагаад тэгээд энэ одоо арилжаагаар тайлбарлах болно. За тэгэхээр та бүхний харж байгаачлан зүүн дээд болонд бол 4 цаг Dow Jones индексийн одоо 4 цагийн чарт харагдаж байна. За тэгэхээр эндээс бол та бүхэн харах юм бол ерөнхийдөө бол ханш бол ойлгомжтой uptrend чиглэлд явж байна те. Uptrend шиглэлд явж байгаад энд бол change of character явагдсанаар харагдаж байна. Change of character-ийн бол явагдсан харагдаж байна те. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ high-ыг эвдээд дараа нь энд бол шинэ high үүссэн. Шинэ high эвдэгдсэний дараагаар энэ шинэ high-ыг үүсгэсэн. Энэ low бол эвдэгдсэн байна те. За тэгэхээр энүүгээр юу хэлж юм гэхээр нэгсэндээ энд бол change of character явагдсан гэсэн үг. Тэгэхээр market structure shift маань явагдчихсан байна. Тэгэхээр бол ерөнхийдөө бол зах зээлийн бүтц маань бол шилжчихсэн байна гэсэн үг. Чок явагдсан байна. За эндээс бол чок явагдсны дараагаар бол чок ингээд явагдсны дараагаар бол ханш бол даунтрend чиглэлд болсон те. Аптрендээс даунтренд рүү шилжсэн. Аптрендээс даунтренд рүү шилжсэн те. Тэнгүүт бид нар одоо юу үлээх вэ гэхээр мэдээч market structure shift хийсэн юм чи бид нар pullback хүлээн те. Мэдээч тодорхой хэмжээнд pullback хурж ирээд тэгээд даунтрендийн одоо impulsive хөдөлгөөн бол үргэлжлэнэ гэсэн одоо таамаглалыг бол бид нар дотроо төвшүүлнэ шүү дээ. Тэгэхээр бол энд бол даунтренд рүү одоо шилжчихсэн. Одоо бол бид нар pullback хийрээд pullback дээрээс нь бол pullback-ийн төгсгөл дээрээс бол ерөөхдөө sell арилжаанд орох одоо төлөвлөгөөг бол энэ 4 цагийн чартыг бол хараад одоо том цагийн чартнаас их top down analysis буюу одоо дээрээс доошо одоо 3 цагийн чарт анализ хийгээд арилжахад бол бид нар одоо том цаг болох 4 цагаас эхлэхэд бол энд change of character явагдчихсан. Одоо бид нар pullback-ийн төгсгөл дээр бол нэгсэндээ sell арилжаанд орох юм байна гэсэн одоо таамаглалыг бол төвшүүлнэ гэсэн үг. За тэгээд нэгсэндээ мэдээч 4 цаг бол шилжчихсэн. Дунд цаг, жижиг цаг бол давхар баталгаа өгч бол биднэрт өгч бол шилжсэний дараагаар бол арилжаанд орно гэсэн таамаглал бол төвшүүлээд дунд цаг руугаа шилжээ. За дунд цаг болох 15 минут руугаа шилжлээ. 15 минут дээр бид нар харах юм бол энд бол бас change of character явагдчихсан байна. Энд харах юм бол бид нар change of character харж байна. Энд бол change of character явагдчихсан. Энэ доотлох нь бол бидний 4 цагийн change of character. Энд бол 15 минутын change of character явагдчихсан байна те. Тэгэхээр энд бол бидний нэгсэндээ 15 минутын range байх нэ гэсэн үг те. 15 минутын range те. За тэгэхээр энэ range руу бид нар ханшийг бол орж ирэхийг хүлээн. Тэгээд 15 минутын change of character ерөнхийдөө үүссэний дараагаар бол бид нар арилжаанд орно те. 15 минутын change of character явагдаад тэгээд жишээ нь 1 минутын change of character энэ дээр ирээд явахад бол бид нар sell арилжаанд бол эндээс бол орох одоо төлөвлөгөөтэй шүү дээ. Тэгэхээр бүх одоо цагууд маань бол нэг зүйл илэрхийлсэн цагт бол бид нар арилжаанд орж илүү өндөр магадлалтай арилжаанд орно гэсэн үг. За тэгэхээр бидний одоо хүлээх зүйл бол ерөөсөө 15 минутын ханш бол энэ 4 цагийн range дээр бол ханш бол орж ирэхийг бол хүлээн. За тэгэхээр одоогоор орж ирээгүй учраас бид нар явуулаад үзье. За ханш бол ойлгомжтой ороод ирлээ.
та бүхэн харах юм бол энэ 4 цагийн range дотор бол ханш бол ороод ирсэн харагдаж байна те. Тэгэхээр 4 цагийн range дотор бол бид нар харах юм бол бидний одоо нэгсэндээ supply буюу одоо нийлүүлэлтийн одоо хэсэг area хаана вэ гэхээр энд бол энэ та бүхэн харах юм бол энд бол change 15 минутын change of character явагдсны дараа бол энд бол break of structure явагдсан байна те. break of structure явагдсан байна. За тэгэхээр энд бол 15 минутын break of structure-ыг үүсгэсэн мөн энэ 4 цагийн range-ийн одоо задралыг үүсгэсэн одоо нэгсэндээ нийлүүлэлтийн бүсэл хаана вэ гэхээр энэ үү те. Энэ үү. Яагаад одоо энэ хар candle-ыг бол нийлүүлэлтийн бүсээр нь авчиж чинь гэхээр нэгсэндээ энэ хар candle бол энэ өмнөх нэгсэндээ ногоон candle-ыг бол нэгсэндээ бүрхэж чадаагүй те. Энэ бүрхэж чадаагүй зөвхөн одоо лааны үзүүрээр одоо зүгээр хүрээд одоо буцаад өсөд энд бол хаашаал хаагдсан биш үү те. Тэгэхээр бол энэ бол энэ candle-ийн дараа бол жинхэнэ одоо зах зээлийн momentum буюу одоо хөдөлгөөн бол орж ирснээр одоо нэгсэндээ энэ break of structure-ыг бол үүсгэсэн биш үү. Энэ 4 цагийн range болон 15 минутын break of structure хоёрыг бол үүсгэсэн. Тэгэхээр энэ candle бол энэ candle бол энэ том хөдөлгөөнийг үүсгэсэн. Энэ том хөдөлгөөн дээр бол та бүхэн анзаарах юм бол энд бол бидний imbalance байна те. imbalance энд байна. Тэгэхээр энэ бол imbalance байгаа учраас бол энэ order block одоо энэ нийлүүлэлтийн бүс маань бол valid гэж ярьдаг хүчин төгөлдөр болсон гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ханш бол ирээд нэгсэндээ 4 цагийн одоо энэ бол impulse хөдөлгөөн change of character болсон хөдөлгөөн шүү дээ те. Энд бол change of character гэсэн. Тэгээд энэ impulse хөдөлгөөний нэгсэндээ pullback хөдөлгөөн нь бол энд орж ирж байгаа те. Тэгэхээр pullback хөдөлгөөний төгсгөл бол энэ дээр ирээд энэ одоо нийлүүлэлтийн бүс одоо order block дээр ирээд эндээс impulse хөдөлгөөн бол орж ирэх магадлал өндөр байна гэж бол бид нар 15 минутын чартаа хараад ерөөхдөө дотроо бодно гэсэн үг. Тэгэхээр бол 15 минут тэр бид нар толгоон дотроо бол ингэж одоо төсөөлнө гэсэн үг. Одоо ингэх магадлал байгаа гэж одоо төсөөлнө гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол энэ одоо бүртгэхийн тулд бол 15 минут дээр бол change of character үүсч одоо 15 минутын тренд маань бол бас давхар down trend руу change of character явж ич одоо шилжинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4 цаг бол аль хэдийнэ change of character явагдаад шилжчихсэн. Одоо тэгэхээр бид нарт 15 минут дутуу байгаа тийм. Тэгэхээр 15 минутын change of character энэ нийлүүлэлтийн бүс энэ imbalance үүсчихсэн энэ одоо хүчин төгөлдөр нийлүүлэлтийн бүс дээр ерөөхдөө ирээд эргэх магадaltaй гэж одоо бид нар үзэж байгаа учраас энд бол change of character үүсхийг бол хүлээнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол change of character үүсхийг бол бид нар хүлээнэ. Тэгэхээр бол ерөнхийдөө бол арилжаа хийн гэдэг бол олон баталгаа авч одоо аль болох өндөр магадaltaй дээрэс нь ингээд өөрийн гэсэн ээж буюу одоо нэг одоо ивент нөгөө ивентээс илүү тийм магадaltaй болон арилжааг бол бид нар хийх тусам бид нар одоо өөрсдийнхөө яг жинхэнэ хэдэн хувийн магадaltaй арилжаа хийж ийн гэдгийг бол ойлгох боломжтой гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол энэ дээр бол маш олон баталгаа авч одоо орох юм бол 15 минутын change of character хүлээнэ. За тэгэхээр 15 минутын change of character-ыг бол хүлээгээд үзье. За хаш бол бидний тамгалж исэн order block дээр ирсэн. За order block-оос бол баг зэрэг реакцлж байна. Тэгэхээр хаш бол та бүхэн харах юм бол би өмнөх хичээл дээр үтсэнтэй. Өмнөх хичээлүүд дээр үтсэн. Энэ цагаан candle бол биднэрт бол нэгсэндээ энэ цагаан candle-ыг бол хаш бол доош сэтгэх юм бол бид нар change of character гэж үзсэн тий. За энд бол хэрвээ энэ цагаан candle-ыг доош сэтгэх юм бол хаш бол
нэгсэндээ change of character одоо үүснэ гэсэн үг. Энэ бол IB гэдэг нэртэй candle. Тэгэхээр та бүхэнд бас би ерөнхийдөө бол Discord channel руу бол энэ одоо candle-ыг одоо ингэж ялгаруулж харуулдаг цагаан өнгөтэй ерөнхийдөө бол ингэж өөр өнгөөр болгож харуулдаг одоо тийм индикатор байдаг. Тэрийг бол Discord руу явуулна. Тэгэхээр та бүхэн тэрийг хараад ерөнхийдөө бол энэ индикатор бол суулгаарай гэж хэлээ. Тэгэхээр энийг ерөнхийдөө энэ IP candle-ыг бол хараад бол change of character-ыг бол таньж болдог гэсэн үг. Тэгэхээр яагаад таньж болдог вэ гэхээр энэ бол та бүхэн харах юм бол энэ candle бол энэ өмнөх candle бол өмнөх candle дотор бол багтчихсан candle шүү дээ. Тэгэхээр энэ бол дээшээч доошоочгүй аль нэг тийш нь гарч чадаагүй учраас энэ бол ерөнхийдөө consolidation баг цаг дээр шилжүүлэх юм бол consolidation хөдөлгөөн бол үүсч идэг. 5 минут руу одоо жишээ нь шилжүүлээд үзье. Тэгэхээр энэ бол 5 минут дээр бол шилжүүлээд харахад бол хэрвээ энэ бол swing low болж харагдаж байна те. Энэ бол swing high болж харагдаж байна. Тэгэхээр энэ swing low-ыг бол эвдснээр бол хааш бол change of character гэж явагдана гэж үзнэ. Саяны нөгөө нэг миний харуулсан цагаан candle чинь ийм одоо 3 candle болоод ирчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол мэдээч одоо change of character бол 5 минут дээр үүсэж байна. 15 минут дээр бол IB candle бол харагдаж байна те. Цагаан өнгөтэй. За тэгэхээр энэ бол сэтэрсэн тохиолдолд бид нар change of character явсан гэж үзээд нэгсэндээ 4 цаг дээр ч гэсэн change of character үүсчихсэн. 15 минут дээр ч гэсэн change of character үүсчихсэн гэж. Учраас нэгсэндээ том цаг буюу 4 цаг маань бол downtrend 15 минут маань бол бас downtrend руу шилжнэ гэсэн үг энэ хэрвээ сэтэрх юм бол. За ханшигээ болоод үзье. За тэгэхээр ханш бол сэтлээд нэгсэндээ бидний IB candle-ыг бол сэтлээд нэгсэндээ change of character үүсгэчлээ. За тэгэхээр одоо бид нар юу гэлээ нэхэр бид нар нэгсэндээ 4 цаг маань биднэрт ижлэхэн зүйл заачглаа мөн 15 минут маань бол биднэрт ижлэхэн downtrend чиглэлийг бол илэрхийлж эхлэв те change of character явагдсанаар. Тэгэхээр бидэрт одоо оролтын одоо цаг болох одоо time frame болох 1 минут руу шилжээ. Тэгэхээр 1 минут дээр бид нар юу хүлээх вэ гэхээр 1 минут дээр бол бид нар юу хүлээх вэ гэхээр 1 минут дээр бид нар оролдоо хийхин тулд энд бол одоо бас pullback хүлээн. Энд бол change of character үүсгэсэн. Тэгэхээр pullback ирээд бидэрт бол 1 минутын change of character явагдсны дараа бол бид нар энэ дээр бол оролт хийнэ гэсэн үг. За тэгэхээр 1 минутынхаа баталгааг өсвөлээ. За одоо хараахан change of character явагдааг байна. За энд бол бас нөгөө манай IB candle маань бол гарч ирсэн мэт те. За тэгэхээр энэ high бол эвдэгдчихсэн. Энэ бол энэ манай одоо IB candle маань бол доошо сэтэрсэн тохиолдолд бид нар change of character явагдсан гэж үзнэ. Тэгэхээр энд бол change of character явагдчихлаа. За та бүхэн харах юм бол энэ бол сэтрээд high-ыг бол эвдээд тэгээд change of character явагдчихсан. За энэ change of character явагдсан учраас бид нар нэгсэндээ 1 минут манаас бидний талд эргэжлээ гэсэн үг. Тэгэхээр 4 цаг 15 минут мөн 1 минут маань бол бидний талд эргэжлээ. Тэгэхээр бид нар юу хэлэх вэ гэхээр энэ change of character-ыг үүсгэсэн одоо supply хамгийн сүүлчийн supply цэг маань хаана вэ гэхээр энэ бол бидний хувьд бол маш сайхан supply цэг байна те. Маш төгс биелсэн. Ягаад гэвэл энэ бол imbalance үүсгэж гисэн ийм одоо том momentum таагаар бол энэ change of character-ыг бол ингэж үүсгэсэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ candle маань бол бидний order block болж өгнө гэсэн үг. Тэгэхээр бид нар бол order block дээр оролдоо хийдэг. Тэгэхээр
ерөнхийдөө бол бид нар энэ order block дээр бол нэгсэндээ sell limit order тавиад өгье гэж бодъё. Тэгэхээр гэхдээ бол энэ дээр нь бол бас давхар та бүхэн харах юм бол энд бол бас одоо хүчин төгөлдөр одоо нийлүүлэлтийн бүс буюу order block бас байна. Ягаад гэвэл энд бол бас дунд нь бол бас imbalance үүсчихсэн байна те. Энэ ч гэсэн imbalance үүсчихсэн. Тэгэхээр хоёулаа бол хүчин төгөлдөр order block-ууд учраас бид нар хэрвээ ханш бол энэ ханшин дээр буцаж ирээд энийг бол сэтлээд энэ дээр ирээд унлаа гэж бодоход бол энэ дээдлийн order block дээр ирээд унлаа гэж бодоход одоо эрсдэлгүй байлах одоо stop loss эрсдэлгүй байлахын тулд бид нар энэний дээрх нь тавиад үгээ. За энэ бол ерөнхийдөө бол Dow Jones-ийн одоо энэ 11 гэсэн нэртэй нь бол одоо ерөнхийдөө бидний forex-ээр бол 1 pips гэсэн үг, 1.1 pips гэсэн үг. Тэгэхээр бол 10 t гэсэн нийлээд бол 1 pips болж идэг. Тэгэхээр энэ бол 1 pip-ний одоо баг stop loss тавьж ийн гэсэн үг. Маш бага одоо pips-ийн одоо stop loss тавьж ийн гэсэн үг. 1 pip-ийн одоо stop loss тавьж ийн гэсэн үг. Тэгэхээр бол бид нар энэ дээр одоо арилжаага оруулаа гэж бодоход бид нар одоо take profit буюу ашиг авах цэгээ одоо энэ love дээр тавьж өгнө. Энэ love дээр жишээ нь тавьж өгье. Энэ дунд нь байгаа энэ love бол бас энэ love дээр ашиг авах цэгүүдээ бол өгөөд ханш энэ дээр ирэхэд бол ашигынхаа 50% гэх юм уу те авах байдлаар стлийн менежментийг хийж болно. Үүний менежментүүдийг хийгээд явж болно. Энэ лоуд дээр ягаад гэвэл энэ лоуд доор болвол мэдээж тодорхой хэмжээний liquidity байгаа. Ягаад гэвэл ханш энэ дээр бол ирэхэд бол нэгсэндээ энд бол double bottom үүсэж ийн гэдэг ч юм уу те. Sell side liquidity-нүүд бол олон байдаг. Тэгэхээр бол энэ sell side liquidity одоо дээр бол та бүхэн одоо ихэнх бол ашигуудаа бол авч болно гэсэн үг. Тэгэхээр энэ ловыг яагаад бас одоо яаж байгаа вэ гэхээр таргетлж байгаа вэ гэхээр сүүлийн таргетаа болгож байгаа бэ гэхлээр энд бол энэ лов бол бид нар үзсэн weak low сул лов те яагаад гэвэл энэ импульс хөдөлгөөн ханш бол даун тренд рүү шилжиж гисэн. Тэгээд ханш бол pullback хөдөлгөөн явуулж байгаа. Тэгээ pullback хөдөлгөөн явуулж байгаа. Тэгээ pullback хөдөлгөөнийхөө явцад бол ханш бол энэ дээр бол change of character явагдчихсан учраас энэ бол weak low болж байгаа. Тэгэхээр ханш бол ирээдүйд энэ импульс хөдөлгөөн болвол энэ одоо pullback хөдөлгөөний одоо эхлэлийг үүсгэсэн энэ одоо нэгсэндээ swing low-ыг бол ирээдүйд ивдэх одоо өндөр магадaltaй гэсэн үг. Тэгэхээр бол энийг бол бид нар нэгсэндээ өөрсдийнхөө target take profit авах цэгээ гэж бол сонгож тавьж өгч байгаа. Тэгэхээр ханшиг бол ингээд энэ дээр авчид үзэх юм бол бидний risk to reward ratio бол 30-ыг 1/30 буюу $1 эстэд одоо $30 одоо горилж бол арилжаанд орж ийн гэсэн үг. Тэгэхээр 1/30 гэдэг бол маш тийм өндөр risk to reward ratio. Ерөнхийдөө бол Монголд бол 1/30-тай ч юм уу те 1/20 ч юм уу 1/10 одоо 10-аас дээш бол арилждаг тийм арилжаач юм бол би нэг тийм амжилттай арилжж байгаа тийм бол арилжаач юм бол мэдэхгүй. Гэхдээ энд бол элит арилжаачд бол энэ одоо хэмжээний risk to reward ratio-д бол арилжах бүрэн боломжтой. 1/10 одоо 1/10 арилжаатай л байхад бол таны одоо ашиг алдагдлын харьцаа бол маш тааламжтай. Та бол одоо маш ашигтай арилжаач юм болох боломжтой гэсэн үг. Нэрээ бас энэ 15 минут дээр та бүхэн тайлбарлах юм бол за энд бол change of character бол энд 15 минут дээр та бүхэнд үүсчихсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энд бол дахиад энэ law нь бол эвдэгч байгаа учраас break of structure болж хүрсэн. Тэгээ break of structure учраас энэ бол бидний swing high болж ирнэ.
Энэ бол бидний swing low те. Энэ бол swing low. Тэгэхээр за эндээс бол бид нар одоо Fibonacci-гийн түүл ашиглаад эндээс энэ хүртэл татах юм бол бид нар харах юм бол эндээс энэ хүртэл бол энэ 50 левелийн зааж байгааз 50 левелээс бол хааш бол одоо премиум үн дээр орж ирж штэ. Энэ бол та бүхэнд бас заасан те премиум дискаунт өнүүд дээр заасан. Энэ бол 50 левелээс бол ханш дээш орж ирж байна те. Ханш бол дээш орж ирж байна гэдэг маань бол бид нар бол өндөр үнэтэй болоод ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол доор байгаа л энэ доороос бол бид нар buy арилжаанд ордог. Энэ дээрээс бол бид нар премиум үнээс бол sale арилжаанд орох одоо сонирхол бол өндөртэй байдаг те. Тэгэхээр яагаад гэвэл бол мэдээч өндөр үнэтэй зүйлийг бол зардаг, хямд зүйлийг бол бид нар худалдаж авдаг те. Тэгэхээр хямд байх тусмаа худалдаж авах сонирхол бол өндөр байна гэсэн үг. Тэгээд мэдээч энэ 50 левелээс дээшээ ингэж орж ирж байгаа учраас бол бид нар эндээс бол 50 левелийн дээр бол бидний order block маань байна. Тэгэхээр ерөнхийдөө бидний орж байгаа энэ цэг бол үнэхээр тааламжтай одоо үн дээр байна гэсэн үг. Тэгэхээр бол биднэрт бас нэмэлт баталгаа олж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ бичлэгээр бол би та бүхэнд бүх хичээлээ бас ингэж хольж тайлбарлаж байгаа учраас бол илүү одоо дэлгэрэнгүй тайлбарлаж байна. За тэгэхээр саяны 50 левелийг бол 50 левелээс дискаунт болон премиум үнүүдийг бол та бүхэн бас арилжааныхаа шийдвэр гаргалтын дээр бас харж үзэж явах ёстой гэсэн үг. Тэгэх юм бол таны арилжааны одоо нэгсэндээ арилжааны одоо магадлал илүү өндөрсөн гэсэн үг. Илүү ашигтай арилжаач болох боломжтой гэсэн үг. За тэгэхээр энд бол бид нар sell limit order бол 50 төгсөн. За тэгэхээр sell limit арилж байгаа энд бол 50 өгөөд энд бол swing 1 минутын swing high-ын дээр бол бид нар stop loss-ыг бол байршуулад өгсөн гэсэн үг. За тэгэхээр энд бол бас харах юм бол энэ бол бидний order block те. Order block дээр ингээд харах юм бол энд бол flip өгсөн мэ те. Flip бид нэгсэндээ энд бол бидний одоо бас нэг order block байна те. Одоо bullish order block байна те. Bullish order block дээр бол ханш ирээд change of character хийхээс өмнө бол ханш бол эндээс тодорхой хэмжээнд реакцлсан candle нь бол энэ бидний энэ order block байна те. Тэгэхээр энэ order block дээр бол ханш ирээд унах магадлал бас өндөрсөж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ flip гэдэг зүйл бол энэ change of character явагдахтай зэрэгцээд нэгсэндээ энэ бидний арилжааны энэ эрэлтийн одоо order block дээр бол ханш ирээд тодорхой хэмжээнд реакцлаад одоо up candle үүсгээд одоо бидний энэ order block-ыг үүсгээд тэгээд унсан байна те. Change of character бол үүсгээд энийг бол сэтлээд явсан байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол flip явагдсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол илүү магадaltaй болж ирж байна гэсэн үг. Тэгэхээр за тэгэхээр ханшиг бол хэдүүлээ явуулаад үзье. За энэ бол яг бидний цэг дээр ирээд унж ин те. Бидний одоо flip явагдсан change of character-ыг үүсгэсэн candle дээр ирээд унж ин. За тэгэхээр бид нар ханшиг гүйлгээд үзье. За ханш бол маш эрчимтэй унж байна. За pullback орж ирж байна. За импульс хөдөлгөөн эхэлж явах шиг байна. За энэ бол ханш бол маш тийм та бүхэн эндээс харах юм бол ханш бол маш тийм маш огцон хөдөлгөөнүүдийг бол хийж байна те.
Гэхдээ энд бол та бүхэн оролтын цэг тэгээд хүчтэй болон одоо сул одоо high low мэдж байгаа цагт бол та бүхэн ийм зүйлүүдээр сандрахалбгүй хэдийгээр энэ ашиггүй арилжаа болоод таны stop loss-ыг цогсон ч гэсэн та тайван байх хэрэгтэй. Яг бол risk to reward ratio буюу ашиг алдагдлын харьцаа бол бидний хувьд тааламжтай байсан. Тэгэхээр бол бид нар энэ одоо энэ арилжааны хүрээнд бол алдагдал хүлээсэн ч гэсэн нэг л одоо хувийн одоо алдагдал хүлээх учраас бид нар бол энэ дэр тайван байж болно. Энэ шиг одоо арилжаанууд бол маш олон гардаг 7 хоногт бол тэгэхээр ханшиг бол тайвнаар хүлээгээд бид нар эцсийн таргет хүртлээ бол хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр хүлээгээд үзье. За ханшиг бол маш хүчтэй реакцлж байна те. За ханшиг гүйлгээд үзье. За эцсийн final target буюу одоо бидний одоо take profit авах цэг дээр бол ханш бол энд хүрээд ирчихлээ. Тэгэхээр 1/31 одоо 1/30 одоо risk to reward ratio-тэй арилжаа бол амжилттай болсон гэж хэлж болно. За тэгээд дунд нь бол бид нар ашиг авах цэгээ бол энд одоо жишээ нь энд бол бас авч болох байсан байна. За энд бол бас low гэсэн те. Энд бол бас доор нь sell side liquidity байгаа учраас энд бол бас бид нар ашиг авч болох байсан. За энд бол бидний final target буюу эцсийн take profit авах цэг буюу одоо нийт 100% ашигаа бүгдийг авах цэг бол энэ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ханш бол одоо импульс хөдөлгөөнөө эхлүүлсэн. Тэгээд ханш бол буцаад энийг сэтлэнгүүтээ дахиад pullback хөдөлгөөн маш хүчтэй pullback маш одоо гүн одоо дээшээ явах pullback ирэх магадaltaй учраас бид нар тэр pullback хөдөлгөөнийг бол харахыг хүсэхгүй, pullback хөдөлгөөн орж ирэхийг мэдж байгаа учраас эцсийн таргетаа бол энд гэж өгсөн. Тэгээд ханш бол амжилттай бидний таргетыг хүрээд бол таргетан дээр бол хүрлээ. За тэгээд ханшиг бол ирээдүйд яасан гэдгийг бол бас харцгаая. За маш хүчтэй бол pullback хөдөлгөөн бол яг 4-ийн дагавс орж чинь те. Энэ бол pullback хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байна. За харах юм бол бид нар маш зөв газараа бол take profit буюу ашиг авах цэгээ бол тогтоосон нь бол энд харагдаж байна. Тэгэхээр бол ерөнхийдөө бол таны эцсийн таргет бол энэ байх ёстой гэдсэн учир нь бол энэ байна гэсэн үг. За тэгэхээр энэ бичлэгээр аль болох та бүхэнд бүх одоо өмнө нь үзсэн мэдлгүүдээ баттгаад мөн одоо тэр одоо контентуудынхаа одоо элементүүдийг ашиглаад хэрхэн арилжиж болох талаар бол бичлэг оруулъя гэж бодоод хэлээ. Тэгээд та бүхэн таалагдсан гэж бодож чинь. Тэгээд ерөнхийдөө бол таалагдсан бол бас Discord дээр бас ороод та бүхэн бас талархлаа илэрхийлж болно. Тэгээд бас асуух зүйл байвал бас асуугаарай. Mentorship програм дээр бас асуух асуултаа асууж болно. Тэгээд та бүхэн бас өөрсдөө яг энэ маягаар бол яг бүх одоо сурсан видео хичээлүүдээс сурсан зүйлээ одоо баттгаад арилжаанд ороод одоо бас өөрийгөө бас back test хийгээд өмнөх одоо оноод саруудын одоо датан дээр ажиллаад тэгээд амжилттай арилжаа хийж болж байгаа хэсэг одоо зургаар одоо оруулаад тэгээд Discord дээр за надаас бол асууж болно. Тэгэхээр бол би бол бүгдийг та бүхэнд хариу өгөөд тайлбарлаад тэгээд зурган дээр чинь зааварчилгаа өгөөд алдаатай байвал бас засаж залруулах тий. Тэгээд бас өөрөө бас зургаар оруулж ингэж засаж залруулж тэгэж болол одоо юмыг бол бүрэн гүйцэд сурч нэгсэндээ яг алдаан дээр бол шууд
шууд одоо асуултныхаа хариултыг бол авах бол боломжтой байгаа шүү. Тэгээд би бол туслахад бол үргэлж нээлттэй байх болно. Тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгая. Баяртай залуусаа амжилт хүсье.